Эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Цахилт төмөр компани эмч төлөөлөгч Баярмаа өнөөдөр бүгдээрээ бөөр шиш дамжуулах замын халдварын талаар ярилццгаая. Таны хоёр бүр өдөр бүр 180 литр цусыг чимээг өгншүүд таны биеийг эрүүл байлгахын төлөө тасралтгүй ажил байдаг. Бөөрийн үүргээ эргэн санацгаая. Нэгдүгээр биеэс хорт бодисыг гадагшлуулна. Хоёрдугаар цусны даралтыг тэнцвэржүүлэх. Гуравдугаар цус түлжүүлэх эритропоетын даавар ялгаруулна. Дөрөвдүгээр ясны бат бөх эрүүл байдлыг хангадаг витамин D-гийн шимэгдэлтэнд тусалдаг. Тавдугаар биеийн эрдэс бодис усны тэнцвэрт байдлыг хангадаг. Зурдугаар хүчил шүлтийн балансыг хангана. Харин бөөрийн үйл ажиллагаа алдагдахад хорт бодисууд биеэс гадагшилж чадахгүй хуримтлагдаж хордлого үүснэ. Үүний улмаас хавгнах цусны таралт ихсэх эрсдэлтэй. Мөн бөөрнөөс ялгардаг даавар багаснаас цусны улаанс эритроцитийн үүсэлт буурч улмаар цус багталтанд хүрнэ. Түүнчлэн кальцийн солилцоо алдагдсанаар ясны сэргийлэлтэнд хүрэх аюултай. Монгол оронд бөөрийн өвшил амьсгалын замын өвчний дараа буюу 2 дугаар байранд ордог ба 10 хүн тутмын нэг нь бөөрийн архаг хөрвөлтөө гэж судалгаар гарсан байдаг. Тэгвэл яагаад Монгол бөөрийн өвчил их байна вэ? Та юу гэж бодож байна? Нэгдүгээр давсны хит их хэрэглээ, хоёрдугаар хүйтэн сэрүүн цаг агаар. Монгол орн маань жилийн 12 сарын 9 сар нь хүйтэн цаг агаар зөнхөлдөг. Үүний улмаас бадган болон хим ахад аривддаг байна. Бадган аривдах нь өрөвсөлт өвчнгүүд үүсэх буюу хоолойны ангийн, үе мөчний өрөвсөл, бөөрийн өвчлүүд ихсэх шалтгаан болно. Хим ахад аривдах нь усан махбодтой эргэтэн болох бөөр маань хамгийн түрүүнд гэмтдэг байна. Гуравдугаар артерийн даралт ихсэх ба чихрийн шижин өвчлөл. Дөрөвдүгээр эмийн зохисгүй хэрэглээ. 5 дугаар бактерийн халдвар. Сүүлийн үеийн судалгаагаар бөөр шээс дамжуулах замын халдварын 70-80% Escherichia coli бактерийн шалтгаанд өвчлүүд эзэлдэг. Escherichia coli бактери нь хүний биеийн хоол боловсруулах замд ашигт бактери хэлбэрээр оршин байж идэг. Төмрөөр хоолдог бактери байсан бол харин бэлгийн ариун цэвэр алдагдах, өтгнөө дутуу цэвэрлэг, пидэ буруу ашигласнаас бол Escherichia coli бактери нь шээсний сүвд орж улмаар давсганы өрөвсөл үүсгэн бөөрийн өксөх замаар дамжин бөөрийн архаг өрөвсөл буюу аягамцар твсэнцрийн өрөвсөл үүсгдэг. 2024 оны Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан антибиотикийн дэвсгэрчилд үүсэх топ 10 бактерийг ирэмблэхэд Escherichia coli бактери эхний 5 дугаар байранд ирэмблэгдэж байна. Escherichia coli бактерийн шалтгаанд бөөрийн өвчлүүдэд уртрит, шээсийн сүвийн өрөвсөл, цистит, давсганы өрөвсөл, пиелонефрит, бөөрийн завсрын эдийн өрөвсөл, уросепсис цуснд халдвар орох гэх мэт өвчлүүдийг үүсгэнэ. Одоо бүгдээрээ Escherichia coli бактерийн бүтцтэй танилццгаая. Escherichia coli бактери нь гадуур олон тооны шилбүрүүдтэй бөгөөд энэ шилбүрүүдийн тусламжтайгаар шээсэн сүвд орж улмаар өксөх замаар давсганд орж давсганы ханы 39-тэй холбогдсон өрөвсөл үүсгдэг. Дараах хэсгийн зургаас Escherichia coli бактери хэрхэн давсганы шүхэр эстэй бэхлэгдэн өрөвсөл үүсгэж байгааг харцгаая. Нэгдүгээр давсганы шүхэр эстэй нэгдүгээр хэлбэрийн шилбүүрээрээ холбогдсон эсэд нэвтрэн орно. Хоёрдугаарт цитотоксин өвчл үүсгэж ферментийн тусламжтайгаар шүхэр эсийн хааныг эвдэрсэн хааны мембранаар олон тооны Escherichia coli орох нөхцөл бүрдэнэ. Гуравдугаарт шүхэр эсэд нэвтэрсэн Escherichia coli бактери нь эзэн эсийн шим тэжээллэр хооллон Escherichia coli бактерийн бөөгнөрл үүсгэнэ. Дөрөвдүгээрт Escherichia coli бактери нь эзэн эсийн шим тэжээлийг ашиглаж дуусаад эсийн ханыг задлан давсганы хүндэд олон тооны Escherichia coli бактери гарч ирнэ. Давсганы хүндэд Escherichia coli бактери нь гарч ирэхдээ хоёр хэлбэрээр гарч ирдэг ба нэгдүгээр хэлбэр нь дан буюу нэг нэгээрээ, хоёрдугаар хэлбэр нь 7-аас 11-ийн гинжин хэлхээ үүсгэн гарч ирнэ. Нэг нэгээрээ гарч ирсэн Escherichia coli бактери маань бидний биеийн дархлааны эсэд залин устгагддаг бол харин хоёрдугаар хэлбэрийн утастай хэлбэрийн филамент хэлбэртэй гарч ирсэн Escherichia coli бактерийг дархлааны эс таньж устгаж чаддаггүй байх. 5 дугаарт утастай хэлбэртэй Escherichia coli бактери нь дахин давсганы шүхэр эсэд бэхлэгдэн тахилтад халдварыг үүсгэдэг. 6 дугаарт антибиотик эмчилгээг 7-аас 14 хоног авдаг боловч Escherichia coli бактери нь өөрийгөө хамгаалах маш ухаалаг бактери учраас 4-аас 11-ийн бүрдэл үүсгэн давсганы шилжилтийн эс дотор уургаар бүрхэгдсэн спорыг үүсгэн түүн дотроо 2-аас 3 сар, 3-аас 6 сар амьдах чадвартай бүрдэл үүсгэнэ. 7 дугаарт Escherichia coli бактери нь өөрөөсөө цус задлагч токсин альфа-гемолизин хорыг ялгаруулж энэ хор нь өрөвслийг үүсгэн эритроцитоос төмрийг ялган авч өөрийн хооллох хэрэгцээг хангадаг байна. Одоо бүгдээрээ цитон эмийн үйлдэлтэй танилццгаая. Цитон эм нь энэтхийн уламжлалт аюурведын анагаах ухааны жураар бүтээгдсэн 16 төрлийн эмийн урамлын ханд агуулсан эмийн бүтээгдэхүүн юм. Шээсний pH хэвэн болох шээс хөөх, нянгийн эсрэг, өрөвслийн эсрэг, чочрол бууруулах, агчил тавиулах,
эс хамгаалах буюу антиоксидант, бөөрийн цусан хангамжийг нэмэгдүүлэх гэх мэт олон талт үйлдэл үзүүлдэг. Дараах хэсгийн зурагнаас цистогамин хэрхэн Escherichia coli бактерийн үйл ажиллагааг саадуулж байгааг харцгаая. Нэгдүгээр Escherichia coli бактери нэгдүгээр хэлбэрийн филигээр давсагны эсэд холбогдох чадварыг сулруулж шээсгөх үйлдэлийг үзүүлэн давсгийг цэвэрлэнэ. Хоёрдугаарт эс хордуулах цитотоксин CNF1-ийг хоригдж өгснөөр эс хордуулах нөлөөг сарамгжуулан ингэснээр эсийн хаан гэмтэхгүй байх нь. Гуравдугаарт утаслаг хэлбэрт орсон Escherichia coli бактерийн пептид холбоог салгаж өгснөөр дархлааны эсэд танигдах боломжийг олгоно. Ингэснээр дахилдад халдвараас урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлнэ. Дөрөвдүгээр антибиотик эмчилгээнээс нуугдан давсганы шилжилтийн эсэд уургаар бүрхэгдсэн спорыг задлж өгснөөр антибиотик эмчилгээний үйлдэлийг дэмжих дахилдад халдвараас урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй. 5-дугаар цус задлагч альбогимолазиныг саатуулж өгснөөр Escherichia coli бактерийн хоолтын механизмыг саатуулах үр нөлөөтэй. Одоо бүгдээрээ цистогамин судалгааны ажилдаа танилцгаая. Судалгааны зорилт бөөршөөс дамжуулах замын халдварт антибиотик эмчилгээний үр нөлөө ургамлын эмийн эмчилгээ. Уг судалгаа нь бөөршөөс дамжуулах замын халдвартаа 297 хүн хамрагдсан бөгөөд судалгаанд оролцож байгаа хүмүүс шээсэнд болонгоор үүссэн шээх үед хорсох, өвдөлттэй шээх, ойр ойрхон шээх, нуруу бүсэлхийн орчмоор өвдөх, шээсэнд нэн илрүүлэх шинжилгээний хариу эерэг гарсан өвчтөнгүүдийг хамруулсан. Судалгаанд оролцогчдыг 3 бүлэг болон хувааж С бүлгийн 91 хүн зөвхөн антибиотик дангаар нь сонгон хэрэглэсэн бөгөөд эмчилгээний үргэлжлэх хугацаа 9-өөс 12 хоног, Б бүлгийн 103 хүн антибиотик болон алкалайзер эмүүдийг сонгон хэрэглэсэн өвчтөнгүүдийн эмчилгээний үргэлжлэх хугацаа 9-өөс 10 хоног болсон бол Э бүлгийн 103 хүнд зостон болон антибиотик эмчилгээг хавсруулан хэрэглэсэн өвчтөнгүүдийн эмчилгээний хоног 6-аас 9 хоног буюу 3 хоногийн өмнө эдгэрлийн үйл явц наашаалсан байна. Судалгаанд оролцогчдыг бөөршөөс дамжуулах замын халдварын шинж тэмдгээр нь аваад үзэх юм бол антибиотик болон цистогамыг хавсруулан уусан бүлгийн хүмүүс шээх үеийн хорсох зовир 63%, ойр ойрхон шээх зовир 88%, бүрэн шээгүй мэдрэмж 75%, шээсний булангаар 78%, ууц нуруугаар чилж өвдөх зовир 73%, дахилдад халдвар 93%-аар буурсан үзүүлэлт гарсан ба эмчилгээний үр дүн 85%-тай. Антибиотик эмчилгээтэй хамт цистогамыг хэрэглэх нь антибиотик эмийн непротоксик бөөр хордуулах хоруу чанарыг бууруулах нь судалгааны ажлын үр дүнд батлагдсан. Дараагийн судалгааны ажлыг танилцуулъя. Жирэмсэн үеийн бөөршөөс дамжуулах замын халдварт цистогамын үр нөлөө. Энэхүү судалгааны ажилд жирэмсний 13-7 хоногтойгоос дээш ээжүүдийг хамрагдсан ба бөөршөөс дамжуулах замын халдвартаа 1000 ээжийг оролцуулсан. Судалгаагаар цистон болон ириналька эм нь аюулгүй, гайш нөлөө илрээгүй, ургийн өсөлт хөгжилтөнд сөрөг нөлөө үзүүлээгүй бөгөөд жирэмсэн үед бөөршөөс дамжуулах замын халдварын эмчилгээ нь үр дүнтэй батлагдсан. Цистон эмийг хэрхэн хэрэглэх вэ? Уух арга тунгийн хувьд 2 ширхгээр өдөрт 2-3 удаа ууж хэрэглэх нь, харин курс эмчилгээ 2-3 сар ингэж ууснаар бөөрийн дахилдад халдвараас урьдчилан сэргийлэх, бөөрийн эдийг нөхөн түлжүүлэх нөлөө үзүүлнэ. Одоо бүгдээрээ дээр дурдсан хичээлээ дүгнцгээе. Монгол бөөрийн өвшил үүсэх түгээмэл шалтгаан давсны хит их хэрэглээ, хүйтэн сэрүүн цаг агаар, артерийн даралт ихсэх ба чихрийн шижин өвчлөлт, эмийн зохисгүйх хэрэглээ, бактерийн халдвар буюу бактерийн халдвар дотор бөөршөөс дамжуулах замын өвчлийн 70-аас 80%-ыг Escherichia coli бактери эзэлдэг байх нь. Цистогам нь аюурведийн улам санаа ухааны журналгаар бүтээгдсэн бөгөөд шээсний pH-ыг хэвийн болгох, шээсгөх, өрөвслийн эсрэг, нянгийн эсрэг, антиоксидант, агчил тавиулах, бөөрийн цусан хангамжийг нэмэгдүүлэх, бадган болон хиймбах бодийг тэнцвэржүүлнэ. Цистогам нь Escherichia coli бактерийн савлтад бэхлэгдэх чадварыг сулруулж, дахилдад халдвараас урьдчилан сэргийлэх, антибиотик эмийн үйлдэлийг дэмжих, бөөрийг антибиотикийн хоруу чанараас хамгаална. Цистогам эмэн дээр клиникийн 80 гаруй судалгааны ажил хийгдсэн байдаг бөгөөд судалгааны ажил нээлттэй байдаг учраас уншиж танилцахад бүрэн боломжтой. Жирэмсэн эмэгтэйчүүдэд хийгдсэн судалгаагаар цистогам эмэн аюулгүй, гайш нөлөөгүй, ургийн өсөлт хөгжилтөнд сөрөг нөлөө үзүүлдэг нь батлагдсан. Бөөршөөс дамжуулах замын эмчилгээний эхний сонголт цистогам ириналька.